Дараагийн мэдээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үн 2024 оны 1-р сард 7.6% байсан бол 2025 оны 1-р сарын байдлаар 9.6% болж өсөлтийн хурдас өмнөх оны мөнхөөс 2.1% өсжээ. Ийхүү хэрэглээний үнийн өсөлт нэмэгдэж байгаа нь айл өрхийн эдийн засагт хүндрэл учруулж байгааг мэрэгчлэтнүүдийн зүгээс анхааруулж байна. Тэгэхээр өнгөрөх онд нэмэгдсэн цахилгааны үнийн өсөлтийг дагаад инфляц бол хөргөдөх шалтгаан болсон. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд инфляц 9.7% байгаа. Гэхдээ 2-р сарын болон 3-р сарын бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн инфляц энэ дүнд тооцогддог байгаа. Тэгэхээр эх 3-р сард гарах инфляцийн суур үн хамгийн багадаа өссөн үзүүлэлттэй гарах магадaltaй болоод байгаа юм. Тэгэхээр Монгол банкнаас баримталж байгаа инфляцийг нэг оронтой тоонд багтаан барих зорилт биелэгдэх боломжгүй болоод байна. Мөн үүнийг дагаад цахилгааны үнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үн нэмэгдэхээр болсон байна. Одоо 5 сарын 16-наас дулааны үнийг 85%-аар нэмэхээр бас шийдвэр нь гарчихсан. Тэгэхээр 5 сарын 16-нд бол одоо энэ дулааны үнийн нөлөө орж мөн ус сувгийн үнийг бас нэмнэ гэж ярьж байгаа. За 9 сарын 16-наас эхлээд одоо энэ оны сүүлээс халуун болон хүд усны үн нэмэгдэхээр бас ингээд зохицуулт юм. Ийхүү инфляцийг өдөөх шокууд сар бүрд нэмэгдсээр байгаамаа. Тэгэхээр үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар бол одоо нэг иргэний дундаж орлого, сарын нэг орлого 1.8 сая төгрөг байгаа бол үүнийг дагаад хэрэглээний зардал бас 1.8 орчим сая төгрөг байгаамаа. Гэвч энэ нь улам бүр нэмэгдэж байгаа инфляцийн дарамтнаас үүдэн иргэд өрнөөс өрний хооронд амьдрах болсон байна. Цалингийнхаа бараг 50% төлнө шүү дээ. Тэр нь бол хэрэглээ шүү дээ. Тэрнээс гадна бол бас өшөө зардал зөндөл байгаа. Тэгвэл ерөнхийдөө бол бас мөнгө үнэхээр үн цэнэ алдаад байна л гэж ойлгоод байна. 50%-ийг л зарцуулж байгаа хэрэг. Өсөж байна. Энэ бол амьдрал хүмүүсийн амьдралд бол нэлээл хүн тусч байгаа хол гэж бодож шүү дээ. Яг цалингаар бол юу яахгүй шүү дээ. Хөрөхгүй л байгаа шүү дээ. Ерөөсөө яг одоо утасны төлбөр ч гэдэг юм уу, инновашн одоо тоог цахилгаан юу гэдэг те тэгэл сөөх одоо хөтөгээд яхад бол тэгээд дээр нэг хоолоо бол авч идчихэж чинь үгүй гэдэг л. Сая цахилгааны нөөсчихээр тэгэл дагаал. Тэглэн зардал өсөл тэгээд цалин мөнгө бол өсөхгүй байгаа. Цаг уусанд баг нэг 50% зарцуулж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд эдийн засгаа солонгоруулахын тулд, эдийн засгаа хөгжүүлж илүү тэлхийн тулд суур бүтээгдэхүүнүүд болох цахилгаан эрчим хүч болон бусад бараа бүтээгдэхүүний үнийг бол одоо тэглэх нь шаардлага тулгараад байсан. Гэвч энэхүү чөлөөлөх үйл ажиллагааг бол одоо дутуу дулмаг хийсний улмаас ард иргэд бол одоо яг эдийн засгийн хувьд бол одоо эдгээр өөрчлөлтүүдийг хүлээж авахд бэлэн биш байна гэдэг нь бол одоогоор тодорхой болоод байгаа юм а. Тэгэхээр энэ дарамт улам бүр нэмэгдвэл ард иргэдийн амьдрал улам бүр доошлно гэдгийг эдийн засгчдын зүгээс хэлж байна. Манад бол нэг нийт өрхийн орлого 2-3 сая орчим болчих юм бол магадгүй ингээд зардлаа өрхүүд даагаад яваад их юм боломжтой л доо. Тэгэхээр нийт өрхийнхэн орлогын бараг 80% манай дундаж өрөх штэ. Зарцуулчдаг 20-од орчим хувийг нь хөрөмтлүүлдэг ийм байдал үүсэж байгаа. Тэгэхээр хэрвээ өрхийн орлого муу өсөлттэй зардал нь энэгээр өсөх юм бол удахгүй ингээд бүх өрхүүд одоо компаниар авч үзэх юм бол алдагдaltaй төсөвтэй болж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж санхүүжүүлээд байдаг гэхээр маш хурдтайгаар зээлээр санхүүжүүлж байна. Банкны өр тэгээд банкус зээлийн өр давхар 300 гаруй мянган өрхүүд ингээд давхар зээлтэй явж байна. Ийхүү 2025 он гарсаар бол иргэдийн хувьд бол одоо нуруунд дээр ирэх ачааллууд маш их нэмэгдэж татвар хураамжийн хэмжээ бол эрсгсэн. Хамгийн ойрын жишээ гэх юм бол одоо автобусны үн 500-аас 1000 төгрөгөөр нэмэгдсэн бол автомашины татварууд хамгийн багадаа 3-аас 5 дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад автомашины бас татварын хэмжээ улам бүр нэмэгдсэн нь иргэдийн нуруунд ирэх ачааллыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм а. Гэтэл үүнтэй зэрэгцээд цуг явж байх ёстой цалин орлогын хэмжээ нэмэгдэхгүй байгаа нь ард иргэдийг улам бүр цөхрүүлэх болж байна. Ингээд миний хүргэх мэдээлэл энд хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.